Та энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Оюн хүү гэдэг. Өнөөдрийн хархраг өмнөх хичээлийг ороход бэлэн боллоо. За хүний хүч чадлыг дуу хоолойгоор илэрхийлдэг нь хархраг хөм юм. Хөмийн байгальтай шүтэлцэн холбоотой байдаг тул усны хоржигнох чимээ, хүржигнэх ой модны шууган, хавцал, хадны завсраар эсгэрэх, салхи, хад асгын дүгнэх чимээтэй төстэй байдаг учраас ийм байдаг. За хархраг хөмний анхан шатны хичээлдээ одоо орцгоё. Техник, арга барилуудын талаар та бүхэндээ болцъя. За хамгийн ихний үндсэн суурь болох өнгийг хэвлээд сурцгаая. За хоолоо засаж байгаагаар дуурайд үзээрэй. За та нар үзээд 7/3-аа болохоор төмөгтөрийн авид дээр. За энийг удаан үргэлжлүүлнэ. За энэ дууралт бол хархраг хөмний үндсэн суурь. За цаашлаад хэдүүлээ ингээд төсөөлөд үзье. Мотоцикл. Эсвэл өндөр хаазалтай ингээд машин. Одоо ингээд чанга дуурдаг хааз гэж төсөөлөд үзье тий. Тэгдэг. Энийг болохоор хөмтэйг хорших гол үзье тий. За энэ дууг та нар дуурайгаад үзээрэй. За ингээд дуурлаа. За яг ихний дууршиж байгаа энэ даралттай агаараа бид нэр хархраг хөм гэдэг. За ингээд хамааны их юм бол хархраг хөм юм дуурна. За энэ яаж удаан болон гой дуурах вэ? Гэдэг дээр болохоор зайлшгүй амьсгал холбоотой байдаг. За амьсгалыг бид нэр хэрхэн зөв авах вэ? За гизрүүгээ хөвлөрөөгөө авч. Уушгаа тэлэхгүйгээр гизийг тэлж гизрүү агаар авна. Авсан агаараа бид нэр хүйсэн нөгөх болон бүс рүүгээ хүчтэй төлөж өгнө. Маш их даралттай агаарыг бид нэр хархраа болгож хөмнө. За энэ бүс рүүгээ бид нэр дүллэлт хийж өгнө. Өөрөөр хэлбэл ингээд хөмлөд дуурна. За энэ амьсгал болон хоолой хэсэг дээр болохоор бид нэр маш сайн төвлөрлийг аваачих хэрэгтэй болдог. Амьсгал, хоолой, хөм. За хамгийн их түгээмэл гаргадаг алдаа болохоор хүмүүсд хит хурдан агаарыг гаргах. Гэж гаргацдаг. Гараад алцдаг. Эсвэл хитрхийг шахдаг. Нүүр ам чинь ингээд мөчөдөл улаагаад гүрэн сууж чинь ингээд томроод ингээд ухаалдах гэж байгаа юм шиг бүр гачин болдог. Тийм учраас илүү амар амгалан тайван хөмөлөх шаардлагатай. Амьсгалаа зөв аваад эргүүлээд зөв гаргах хэрэгтэй. Нуруугаа их үсээ зөв бүсэлсэн. Тэгээд хөмнийхөө арга техникийг бид сайн суралцах хэрэгтэй болтгоо. Тэгээд цаашлаад одоо хархраг хөмний байгальтай хоршиж шүтгэлцээтэй байдаг учраас одоо хэдүүлийн жишээ аваад үзье. За алтай 5 нөгөөд. За дээгүүр нэг үүл ингээд хурцсан шууд эргэлдэл доогоор нь адуу бэлчээл. Энэ чинь гол урс хатал. Чи ингээд 30 км-ийн зайтай ингээд хараа зогсож чинь гэж бодлоо. За тэгээд хэдүүлийн ингээд хөмөлөд үзье л дээ. Гэх мэтчлэн ингээд өөрийнхөө одоо сэтгэлгээр чөлөөттэй хөмөлөх боломжтой. Та бүхэн ч гэсэндээ өөрсдийнхөө сэтгэлгээгээр хөмөлөд үзээрэй гэдгийг хүрч байна.
За ингээд харьхаа хөөмийн тухайд дахиад дэлгэрүүлж ярив. Харьхаа хөөмийн илүү ингээд амаа чанга нээх тусам амаа том ангаах тусам илүү чанга дуурдаг. Эсвэл яг шүглэгч байгаа юм шиг хошуугаа цороолох юм бол илүү дүнмэлсэн гэд дуурдаг. Ингээд хөөмийн тухайд бол гэсэн аялгуун дээр суурлаж явдаг. Дуу болохоор гэд солонгороод ингээд дуулдаг бол хөөмийн гэд суурь нь болохоор үргэлж байдаг. За тэгээ та бүхэнд энэ хичээлүүдийг давтаад үргэлжлүүлээд үзээрэй. Тэгээд хамгийн анх удаага хөөмийг хийж байгаа үед хоолоо сэрүүнэ, хоолоо захтна, улаах гэдэг тийм асуудал тулгардаг. Тэгээд аажмдаа би физиологи дасны дараагаар энэ хөөмийг ямар ч зөөргүй болох болно. За та бүхэн амжилт хүсье.